сан гэдэг нь болохоор сайн цаг гэсэн үг. Дүйд сан гэдэг нь болохоор бэлэгдэл одоо тэмдэглэлт цаг үе гэдэг нь байдаг. Тэгэхээр энэ хоёрын аль нь ч байсан утга нь адилхан байна гэж байна. Тэгэхээр сайн цаг гэдэг нь юу гэдэг вэ гэхээр энэ бурхан багшийн алилсан цагийг сайн цаг гэдэг. Өнөөдөр бол одоо бурхан багшийн одоо 3 их төрсэн одоо тавралсан өдөр учраас хамгийн олон одоо сайн цагууд одоо бурханы ажилласан хамгийн сайн өдрүүдийн нэг нь өнөөдөр байна. Тэр өнөөдөр бол бурхан багшийн одоо мэндэлсэн юу одоо манай зам төв одоо залуурч төрөл багшийн одоо бидний одоо хандуулсан өдөр гэж. Тэр бурхан одоо зам төв дөмөрлөх нь асар чухал ховорхон цаг үед. Манай энэ галуу дээр бол одоо мянган бурхан дараалан залрах ийм сайн цаг үе галуу. Тэгэхээр тэр дундаасаа бидний цаг үе бол бурхан багшийн одоо номоо номлосон бид одоо бурхан багшийн одоо зарлиг сургаалыг сонсох түвгээр бид одоо сайжрах ийм цаг үе хүмүүс. Тэгэхээр бидэнд энэ өдөр одоо бурхан багш одоо зам төвд мөрлсний одоо сайн цаг үе давхацж байгаа юм. За тэгээ бурхан заларч болно. Бурхан одоо бүх цаг үеүүдэд л одоо бурхан заларсан бүх цаг үеүүдэд одоо гэрэлдэг юм зүйл байж болно. Тэгэхээр бурхан хичнээн заларсан ч гэлээ одоо энэ цаг үед гэгэрэл нь давхцаагүй бол зүгээр одоо буян хураагаад процедураар бол цаг үеисүүд зөндөө байдаг. Одоо ч гэсэн манай зам төвд өчнөө өвгөн процедураар явж байгаа. Тэгэхээр тэрний гэгэрэл төрөх цаг үе гэдэг бол асар чухал цаг үе юм аа гэж байна. Тэгэхээр бурхан заларсан тэгээд өнөөдөр бол гэгэрлийн хутанд болсон энэ өдөр. За бурхан гэгэрч болно. Гэхдээ номоо номлоогүй бол бидний зарлиг сургаал дээр бид суралцах боломжгүй бол бурхан хичнээн заларсан ч гэгэрэл төрсөн ч бас бидэнд тийм ачтай биш байна. Харин бидний цаг үед бол бурхан багш одоо манай зам төв дөмөрлөө тэгээ гэгэрэл одоо хүрээ тэндээсээ гэгэрсэн одоо арга зам мөрөө бидний зад сургаж үлдээсэн учраас бид үнэхээр ачтай. Тэгэхээр бурхан хичнээн одоо сургаал номлолоо айлдсан ч гэлээ нирван дүрийг үзүүлэх буюу ертөнцийн мөнхсийг бидэнд ойлгуулаагүй бол бид одоо бурхан мөнх юм шиг үргэлж юм шиг бурхан одоо ингээд байгаад байгаа юм чи бий ч гэсэн бас байж болох ч юм шиг ингээд эндүүрл одоо гардаг учраас эндүүрлийг одоо зөвхөн таниулахын тулд нирван дүр үзүүлсэн. Тэгэхээр энэ одоо сайн цаг үеүүдийг бурханы тэр ажтгэлсэн дөрүүдийг бид дүү сан буюу сайн цаг аль эсвэл дүү сан буюу одоо бэлэгдэл одоо сайн цаг үе гэж тэмдэглэдэг.